Монгол улсын хэмжээнд нас баралтын тэргүүлэх шалтгаан бол судасны эмгэг буюу зүрхний шигдээс захын судасны бөглөрөл тархины цус харавалт зэрэг өвчлөл байдаг байна. Орхон аймгийн хэмжээнд уг өвчлөлөөр жилдээ 1200 гаруй иргэн Улаанбаатар хотыг зориудаг байна. Ангиографийн онцлогоо эмчилгээ нь зөвхөн улсын 3 дугаар төв эмнэлэгт хийгддэг байсан. За харин 2020 оноос хойш улсын 1-р төв эмнэлэгт хийж гисэн бол одооноос эхэлж Орхон аймагт ангиографийн онцлогоо эмчилгээ хийж эхэллээ. За ангиографийн тусламж үйл ажиллагаа бол ерөнхийдөө бүс нутгийн хэмжээнд хөдөө орон нутагт бол анхудаа үүсэж байгаа энэ орчин цагийн хамгийн дэвшилтэт технологиг бид өнгөрсөн Эрдэнэ хотын өдрөөр нээлээ. За энэ нээсэн үйл ажиллагаан дээр Улаанбаатар хотын 1-р төв эмнэлгийн дарга Эрдэнэ билегийн эмч, инженер техникүүд гээд нийтдээ 10 хүний бүрэлдэхүүнтэй бид нар бол анхны 2 тохиоллыг 12 сарын 12-нд бол бид нар хийлээ. За энэ 2 тохиол нь титэм судасны эмгэгтэй, цээжээр өвддөг, зүрх өвддөг хүмүүстээр титэм судасны бүтэс болоод титэм судасны гажиг байна уу гэдгийг илрүүллээ. За энэ 2 тохиоллын нэг нь бол брич хам шинж гэж ингэж ярьдаг. Булчин завсраа титэм судас шургаж орсон энэ эмгэгийг бол илрүүлсэн. Цаашид бол Улаанбаатар хот руу явж байгаа энэ судсан дотор хоншилгоо эмчилгээтэй холбоотой, зүрх судасны өвчлөлттэй холбоотой яралтай үеийн тусламжийг бол орон нутагтаа нутагшуулаад явах бүрэн боломжтой гэж ингэж харж байгаа. За нийтдээ судсан дотор хоншилгоо эмчилгээ ангиограф хөгжснөөрөө өөрөө 64 төрлийн тусламж үйл ажиллагааг бол хэрэглэх, асуудлыг шийдэх ийм зохион байгуулалтаа бид энэ ондоо болоод 22 онд 15 төрлийн тусламж үйл ажиллагааг ангиографаар дамжуулж эмчилгээ үйлчилгээнд орон нутагт дэвшүүлнэ л гэсэн ийм үндсэн зорилго байна. Одоогоор ангиографийн онцлогоо эмчилгээний тасагт ажиллах 2 эмч, 1 техникч, 1 сувилагчийг бэлтгэсэн байна. Цаашлаад улсын төв эмнэлгээс мэрэгжлийн эмч эмнэлгийн ажилчдыг авчран өөрсдийн эмч ажилчдыг мэрэгшүүлэх юм, мөн бүсийн онцлогоо эмчилгээний төвийн дүрс онцлогооны хэсгийг бүрэн засварлаж, тоног төхөөрөмжийг нэмж сурлуулах ажил хийгдэж байгаа бөгөөд энэ жил Орхон аймгийн эрүүл мэндийн салбарт нийт 13 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ.